Сайн уу бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За манай рестораныг үзье, харъя, сонирхъя, влог хийгээрэй гэсэн хүмүүстээ зориулаад шинэ ресторанаа танилцуулах влогоо оруулж байна. Тэгээд влогоо хийсэн чинь нэлээд урт болох гээд байх шиг байхаар нь part 1-2 гээ явчих гэж бодлоо. Тэгээд энэ рестораныг маань олоход тусалсан, дэмжсэн, гэрээ контракт хийсэн манай хоёр дүү байгаа. Бэлгүнэ Баска гэдэг. Энэ блогороо дамжуулаад хоёр дүүдээ баярлсан, талархснаа илэрхийлье. Тэгээ үргэлж хамт байдаг, хизээд туслахад бэлэн байдаг дүүнэртэй хайртай шүү, зөндөөх баярлалаа гэдгээ бас дахин хэлмээр санагдлаа. Тэгээд гэрээгээ хийснээс хойш бид дэлгүүрээ аваад анх удаага ресторан дээр ирсэн. Тэгээд ориглуун дарс задлаад биднэрт бас баяр хүргээд ингээ ерөөлөх үгийг харилсан ийм бичлэгээрээ бас влогоо эхлүүлье гэж бодсон юм аа. Тэгээд манай ресторан бол хуучин турк шарсан махны газар байсан юм байлээ. Тэгээд нэлээд том 142 м квадрат юм талбайтай. Тэгээд хов хоосон ийм ресторан байгаа. Тэгээд анх орж ирэхэд энэ шалан аягүй хэцүү, нүд ирээлжлээ, толгой иргмээр ийм эрийн алаг шал байсан. Тэгээ шалаас солиё гэж яснаа болоод нэлээд их мөнгө төгрөг орох байсан учраас болоод ерөнхийдөө хан болон таазаа үрчлэё гэж шийдсэн байгаа. Амжилт. Нэг ч байгаа чамд амжилт. Сухой битүүрийн хувьд бүх юм шин байсан. Яг л хуучин ресторан маань бэлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ресторан худалдаж авч исэн. Энэ удаа бол цоо шинээр бүх юмаа хийх болсон. За энэ бол ингээд галтгоо байна. Хуучин магшартай газар байсан учраас агааржуулагч сайтай юм байлээ. Тэгээд халуун олны өрөө бол сайных байлаа. Ингээд дэшээ явахаар энд болохоор агуулгах бэлтгэлийн өрөө байна. Тэгэнгүүтээ ажилчдын 0, за ажилчдын хувцас өрөө, дээрэс нь цэвэрлэгээний өрөө гэх мэтчлэн байна. Тэгээд бүх юмаа нэг бүрчлэн төлөвлөж, хэмжиж захиалга хийх хэрэгтэй болсон. Тэгээд 7 сарын 1-ээс засварын ажиллагаагаа эхлүүлээд 8 сарын сүүлээр ресторанаа наяа гэсэн төлөвлөгөөтэйгээр ингээ ажилласан. Тэгээд хуучин ресторан маань хаагаагүй учраас нэг хэсэгтээ хуучин ресторанаа ажилуулад Сүхбэ голцоо ресторанаа энэ шинэ рестораныхаа бүх юмыг ингээд хийж янзалж байрлуулсан. Тэгээд хан тоног төхөөрөмжөө яаж байрлуулах уу гэх мэтчлэн үнэхээр нарийн төвөгтэй юм байна лээ. За энэ дээр болохоор ингээд тэкэ яаж барих уу гэдэг зөвлөгөө өгч ийн. Манай дүүнер болохоор урд нь хэд хэдэн ресторан бас нэгдсэн ажилуулдаг учраас бид хоёрыг утган бол зөндөө их туршлагатай байсан. Тэгээд 6 сарын сүүлээр Ану Сүхбэ бид гурав Норвеги руу аялалд явж ирчээд тэгээд Ануг Монгол явахаас өмнө ирж Ану хамгийн анх удаа ресторанаа орж үзсэн. Тэгээд өөрийнхөө бас санаа зөвлөгөөгөө бид хоёрт бас өгсөн. Тэгээд яг тэгэхээр 7 сарын 1-ээс Ану Монгол дүүнер руу явсан учраас байхгүй оронд нь бидний засварын ажиллагаа эхэлсэн байгаа. Тэгээд дараагийн блогоор засвар хэрхэн явсан талаар үргэлжлүүлээд хий. Та нар маань блогтойгоо хамт байгаарай. Тэгээд фоллоу хийгээрэй. Өшөө илүү сонирхолтой блогууд оруулахыг хичээнэ. За тэгээд түр баяртай. Баяа.